За тус төслийн ажлын гол зорилго нь болохоор нийтийн тээврийн үйлчлэгэнд явж буй 24 автобусанд уг төхөөрөмж Mokobi шүүлтүүрийг суурилуулж хэрэглээ олон технологийн хувьд нэвтрүүлэх боломжтой эсэхийг баталгаажуулах явдал байсан бөгөөд за энэ ажлыг амжилттай хэрэгжүүлэхэд Mokobi системийг суурилуулснаас хойш жил гаруй хугацаанд автобус компаниудын инженер, техникийн ажил, жолооч нарын зүй зохистой ашиглаж ирсний ачаар тээврийн эслээс хаягдж байгаа агаарын бохирдлыг дөрөвтөөр бууруулах боломжтой төхөөрөмж болохыг бид энэ удаагийнхаа төслөөр хэрэгжүүлж баталгаажуулж чадсан юм аа. За манай энэ Mokobi шүүлтүүр шүүгцэн дизелийн тортгийг жинглэж хэмжих юм боломжтой систем байгаа учраас бид энэ удаагийнхаа туршилтаар автобус нэг бүрд шүүгдэж буй тортгийн хэмжээг бид жинглэж тодорхойлж гаргасан байдаг. За ингээд үүсгэхэд нийт 24 автобуснаас ялгарч байгаа тортгийн хэмжээ нэг өдөрт нэг автобуснаас ойролцоогоор 181 г буюу энэ усны сав литрийн хэмжээтэй усны савнд орсон байгаагийн 3-аар үржүүлсэн хэмжээтэй тийм тортгийг нэг автобус хайдаг байсан. Бөгөөд хэрвээ энэ хэмжээг өдөрт урлаган гарч байгаа 1000 автобусанд үржүүлээд тооцох юм бол яг энэ усны савнд хийсэн тортгийн хэмжээ 3000 ширхгийг Улаанбаатар хот орчмын агаарт ийм нарийн ширхэг тоосон зэрэг засаж хайж хүн амын эрүүл мэндэд нөлөөт юм байна гэдгийг бид нар олж тогтоосон юм аа. За өнөөдөр Улаанбаатар хотод шилжүүлэн өгч буй энэ дизелийн тортгийн шүүлтүүр Mokobi шүүлтүүр маань болохоор хагас насан туршийн хэвлэлийн бат бөх чанартай юм бүтээгдэхүүн бөгөөд өнөөг хэрн Япон улсад 15 гаруй жилийн хугацаанд бүрэн тасралтгүй ажиллаж байгаа юм шүүлтүүрүүд байдаг. Энэ удаагийн төсөлд хамаарсан автобус компаниудын маань цаашид энэхүү бүтээгдэхүүнийг үр ашигтайгаар ашиглаж хүн амын эрүүл мэнд Улаанбаатар хотын иргэдийн эрүүл мэндийг сахин хамгаалах үүсэж нэг ч болтгой илүү ихээр ашиглах байхаа гэдэгт найдаж байна. Та бүхэн сайн сайхныг хүсье баярлалаа. Агаар орчны бохирдлыг бууруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд бол ялангуяа энэ том оврын дизель машинаас ялгарч байгаа энэ дуртагчлалтыг бууруулахад нөлөө үзүүлэх үз технологиг бол нэвтрүүлэх талаар бол JICA олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй 2017 онд анх бол хамтын ажиллагааны гэрээ байгуулсан байдаг. За үүнээс хойш бол зам тээврийн хөгжлийн яам, за нийслэлийн засаг даргын тамгын газар, за JICA олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтраад бол энэ том оврын нийтийн тээвэрт үйлчилж байгаа автобусанд бол энэ дуртагчлалтыг бууруулах, за ялангуяа агаарт үүсгэж байгаа бохирдлыг бууруулах бидний хамгийн их нөгөө нүдэндээ харагддаг. За дээр нь амьсгалж эрүүл мэндэд бохирдуулдаг. Энэ PM-ийг бууруулах төхөөрөмжийг бол суурилуулсан байна. За 24 автобусанд бол энэ JICA олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг бол 3 аж ахуйн нэгжийг сонгож за автобус 1, за автобус 3, за дээр нь Султан буйнд гэсэн энэ 3 аж ахуйн нэгжид бол суурилуулсан байна. За энэ өнөөдрийн төслийн нийт үр дүн гэдэг нэгдүгээрт бол биднэрт боловсон хүчний бэлтгэх тал дээр бол нэлээд дэмжлэг болж байгаа. Ягаад тэгэхээр энэ төхөөрөмж маань анх удаа Монгол улсад хэрэглэгдэж байгаа. За ялангуяа нийтийн тээврийн хэрэгсэл. За хоёрдугаарт энэ төхөөрөмжийг ашиглах боловсон хүчин бол өнөөдөр манай Монгол улсад бол байхгүй байна. За энэ дээр бол сургалт болон за байнгын өдөр тутмын болон цаг тутмын хэмжилтийг хийх энэ чиглэлээр бол хамтарч ажиллаж байгаа. За тэгэхээр цаашид бол манай Монгол улсад бол энэ нийтийн тээврийн хэрэгслийн насжилт бол үндсэндээ 21 он гэхэд өнөөдөр үйлчилгээ үзүүлж байгаа 1000 гаруй автобус бол бүхэлдээ зогсох ийм хуультай байгаа стандартын хувьд. Тэгэхээр бид нар бол нэгдүгээрт Монгол улсын засгийн газраас батлагдсан үндэсний хөтөлбөрийн хүрээнд бол энэ нийтийн тээврийн чадварыг сайжруулах нэгдүгээрт үйл ажиллагаа зайлшгүй шаардлагатай. Хоёрдугаарт өнөөдөр байгаа нийтийн тээврт үйлчилж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүдийнхаа агаарт үзүүлэх энэ бохирдлыг бууруулах нэгдүгээр томоохон ажил. Энд бол мэдээж улсын төсвийн хөрөнгө болон за дээр нь ялангуяа олон улсын хамтын ажиллагаа за ногоон хөгжлийн санамтай хамтарч зохион байгуулах ийм зорилго бол